Сайн байна уу? Энэхүү модуль нь Европын албаны гол амжилт болох дотоод зах зээлийн тухай юм. Хичээлийн гол агуулга нь дотоод зах зээлийг хэрхэн бий болгосон тухай ярина. Барааг чөлөөт хөдөлгөх зарчим, хүмүүсийн чөлөөтэй урсгал, үйлчилгээний чөлөөт урсгал, мөн хөрөнгийн чөлөөт урсгал. Дотоод зах зээлийг бий болгосон нь 1993 оноос өмнө Европын хамтын нийгэмлэг чөлөөт худалдааны бүс гайлтай байсан. 1993 оны 1-р сарын 1-нд дотоод зах зээл хэрэгжиж, бараа бүтээгдэхүүн, хүмүүс, үйлчилгээ, хөрөнгийн чөлөөтөд шилжих орон зайг бий болгосон юм. Европын комиссн нь Европын албаны бүх байгууллагуудад тэгш өрсөлдөөний нөхцөл, хэрэглэгчдийн тэгш эрхийг хангаж, өрсөлдөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Европын албаа бол дэлхийн хамгийн том худалдааны нийтлэл бөгөөд бараа үйлчилгээний хамгийн том экспортлагч бөгөөд 100 гаруй орны хувьд анхдагч импортлогч нь юм. Европын албаны дөрвөн эрх чөлөө бол хүн, бараа, үйлчилгээ, хөрөнгийн чөлөөтэй хөдөлгөөн юм. Хүн, бараа, үйлчилгээ мөнгийг хилээр ямар ч хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлж болно. Жишээлбэл хүмүүсийн чөлөөтэй зорчих эрх нь Европын албаны иргэдэд бусад гишүүн орны хил нээлттэй гэдгийг мэдрүүлж, гишүүн улсад суралцах боломжийг олгодог. Барааны чөлөөтэй хөдөлгөөн нь Европын албаны дотоод зах зээлийн дөрвөн үндсэн эрх чөлөөний нэг юм. Европын албаны дотоод хилээр нэвтэрч буй бараа бүтээгдэхүүн шалгалт хяналт тавьдаггүй. Хүн амын чөлөөт шилжилт хөдөлгөөн нь Европын албаа байгуулагдсан цагаас хойш чухал нь байсаар ирсэн. Чөлөөт хөдөлгөөнийг бий болгохын тулд гишүүн орнууд ур чадвар, мэргэжлийн туршлагатай ажилчдыг бүгд нэг зарчмаар хүлээн зөвшөөрөх ёстой. Үйлчилгээ үзүүлэх эрх чөлөө нь бизнес эрхлэх эрх чөлөө, бизнес эрхлэгчид болон мэргэжилтнүүдийн хил дамнуулан үйлчилгээ үзүүлэх эрх чөлөөг хэлж байгаа билээ. Хөрөнгийн чөлөөт хөдөлгөөн нь Европын албаны иргэд болон бизнес эрхлэгчдэд санхүүгийн эрх чөлөөг олгодог.